Developer-уудад өнөөдөр гясны мэдээлэл хүрэх хэрэгтэй болчиход байна. npm install гэж мэддэг ямар нэгэн байдлаар та хөгжүүлэгч бол Axios гэж бас сонсч ирсэн баг. HTTP request явуулахад Axios-ыг ерөнхийдөө л их ашиглаад байгаа шүү дээ. Ер нь л энийг ашигладаг. Тэгвэл энэ Axios дээр өчигдөр хортой код ер нь бол орсон байна. За тэгээд тухайн хортой код нь яг яаж вэ гингүүд яг энэ version дээр байгаа гэсэн та харж байгаа бол хэрвээ энэ version та суулгасан бол таны компьютер руу тухайн халдлага хийсэн хүмүүс нэвтрэх боломжтой. Таны .env за тэгээд нөгөө .env дотор хадгалагддаг Gemini key, cloud coding key, database-ing key гэдэг бүх зүйлийг одоо шууд access-тэй болцсон байгаа гэсэн. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар ийм зүйлд өртсөн байх вэ гэдгээс ерөнхийдөө сэргийлээд дараах одоо кодуудыг хийж шалгалтаа явуулаад хэрвээ өртсөн байх юм бол та гяс устгах хэрэгтэй. Тэгээд ер нь бол API key-нүүдээ бүгднгийн солих шаардлагатай болсон байна. Тэгээд 3 сарын 30-нд яг энэ хортой код нь бол publish-даад тэгээд 3 сарын 31-нд ирэхэд яг тэр дараагийн version-ээс нэхлээд npm package-уудыг нэр нь устгасан юм байна лээ. Тэгээд npm install-ыг ер нь хийцэн бол та ер нь яг шалгаад үзэх хэрэгтэй. Яг энэ version байна уу байхгүй юу гэдгийг. Хэрвээ тэгээ суудсан байх юм бол гяс устгах хэрэгтэй шүү. За тэгээд яг email бичлэг байна да. Тэгээд яг халдлага яаж авсан талаар жоохон дэлгэрэнгүй ярих гэх юм бол ер нь бол ингэсэн юм лээ. Maintain яг энэ GitHub дээр энэ Axios-ыг maintain хийдэг хүн буюу яг энэ хүн байна. Энэ хүний одоо npm лөө одоо хандах тэр эрхийн одоо олж авангуудаа ямар нэгэн байдлаар олж авангуудаа Axios гэдэг package дотор нэмэлт dependency буюу яг энэ plain crypto.js гэдэг юм шинээр нэмсэн. Тэгээ энэ дотроо ятар хортой код нуунгуудаа шинэ version гаргаад бүшилдсэн байгаа байхгүй юу. Тэгээд бусдаар бол яг Axios дээр бол шинээр өөрчлөлт орсон юм шиг харагдахгүй. Зөвхөн яг npm install хийх үед чинь л Axios-тай чинь хамт суугаад иймэрхүү юм болох боломжтой юм. Тэгэд яг манай cyber security-ийн экспертүүд хэрвээ энэ код мод ямар нэгэн байдлаар одоо дутуу төлмө гэдэг хам бол open issues гэхэд өгөөрэй би тэгээд бүгднийг апдейт хийгээд тэгээд эндээс хүмүүс яг тийм юмд орж ороогүй юу гэдгийг яс харах боломжтой л гэж бодож байна. Тэгээд би бол өөрийгөө шалгаад үзсэнгүүд ягаад ч юм би бол бас яг install хийсэн байлээ яг hidden TypeScript React project дээр байгаа болгонгод тэр таад бас шалгаад үзэхэд бол буруудахгүй шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.